За өнөөдөр энэ улсын хурлаар газрын багц хуулиуд орж ирж байгаа. За үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу олон хууль тогтоомжийг бид улсын хурал баталж гаргах ёстой. Түүний нэг нь энэ газрын багц хуулиуд байгаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ газрын багц хууль өнөөдөр баталж гаргах нь энэ парламентийн үүрэг мөн. Гэхдээ энэ үндсэн хуулийн дараа орох энэ хуулийг ийм байдлаар хилцмээр байна. Өнөөдөр энэ улсын хурлын танхимчин 10 гишүүн байна. 76-аас 10 хүн хилцээд ийм хуулийг ингэж шийдэх нь зөв үү? Энэ улсын хурлын дарга энэ хурал зохион байгуулалтын энд анхаармаар байна. Дээр нь энэ олон асуудлуудыг нэг байнгын хороогоор хилцэх нь ямар вэ? Өнөөдөр тэр орон нутгийн хөлийн цэсийн асуудал, хот тосхны хөлийн цэсийн асуудлыг энэ хүнс хөдөө аж ахуй байгаль орчны байнгын хороогоор хилцэж ганцхан байнгын хороогоор оруулж ирэхгүй. Энэ төрийн байгуулалтын байнгын хороог хилцэх ёстой. Хамгийн их маргаан дагуулсан, олон асуудал дагуулсан энэ асуудал бол энэ орон нутгийн хөлийн цэсийн аймагуудын, сумуудын, аймаг доторх багуудын хоорондын хөлийн цэсийн асуудал байна шүү дээ. Энийг энэ төрийн байгуулалтын байнгын хороогоор хилцье. Дээр нь энэ ашигт малтмлын кадастрын асуудал гэж олон хил ам хэрүүл маргаан дагуулсан ашиг сонирхлын хамгийн зөрчилтэй энэ асуудал байгаа. Энийг тэр эдийн засгийн байнгын хороогоор нь хилцье л. Тэгээ ингээд ийм том асуудлыг Монгол улсын үндэсний эрх ашигтай, үндэсний аюулгүй байдалтай холбоотой, Монгол улсын эдийн засгийн эргэлттэй холбоотой ийм асуудлыг нэг байнгын хороогоор шийдэх нь учир дутагдлаа гэж би үзэж байна. Ийм учраас би улсын хурлын даргад нэг гормын санал гаргая. Энэ төрийн байгуулалтын хорооны харьяалагдах, байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны харьяалагдах энэ асуудлыг тус тусынх нь байнгын хороогоор хилцье. Ийм гормын санал оруулж байна. Би надад энэ хуулийн төсөл санаагчдаас асуух асуулт алга байна. Энэ асуудлыг шийдсэний дараа энэ асуудал дээр улсын хурал хариуцлагатай, анхааралтай шийдэл та. Бэлчээрийн асуудал гэж өнөөдөр хөдөө орон нутагт зөндөө асуудал байгаа шүү дээ. Энийг тэр жинхэнэ тэр хүнс хөдөө аж ахуй байгаль орчны байнгын хороогоор нь хилцье. Ингэж ээж энэ асуудлыг олон талаас хилцэж Монгол улсын үндэсний эрх ашгийг хангасан өнөөдөр нийгэмд шаардлагатай байгаа энэ нийгмийн харилцааг зохицуулсан энэ хуулийг баталж гаргах нь өнөөдөр энэ улсын хурлын шийдэх ёстой хамгийн хариуцлагатай ажлын нэгэ. Энэ асуудалд ингэж хандмаар байна дарга. Энэ дээр миний энэ гормын саналаар санал хураалт явуулж өгөхийг би хурлын даргаас хүсэж байна.